Овс Баян үлгээ ар хангай, өвөр хангай булган, Баян хонгор, ховд, говалтай, хөвсгөл, төв, Хинтээ аймгийн зарим сумын 15 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, Хилийн зурус, байгалийн тусгай хамгаалалтын бүс нутгуудад өвлжүүлэхээр гэрээ хийжээ. Цаг агаарын байдал хүндэрч болзошгүй аймаг сумын нутагт нөөцийн үйлчлэлийг татах, өөрөөр хэлбэл бэлэн байдалтай байх ийм чиглэлийн ажлуудыг бол анхаарч ажиллаж байна. Ямар ч байсан Монгол улс үйлчлэлийн бэлтгэл ажлаа хангах чиглэлд шаардлагатай бүхэл арга хэмжээ авч ажиллаж байгаа гэдгийг товчтой хэлье. Өвлийн бэлтгэл эрчим хүчний салбар бэлтгэл ажлаа 93%-тай хангаад байна. За ус цагуур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын үржилсэн мэдээгээр 11-р сард Алтай хангай нуруугаар, за 12-р сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний сасах орох төлөвтэй байгааг онцгой комиссийн дарга анхааруулв. За иймд улсын чанартай автозамын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатай байгааг дуулгалаа. За хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах онцгой үед ажиллах шуурхай хэсэг нөөцийн болон хяналтын цагийг тодорхой зайны хуваарлалтаагаар бий болгох хэрэгцээ үүсч болзошгүй байгааг Шадар сайд хэлсэн юм.